Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогтхой байна. Испани хэлийг цуврал хичээл болгон YouTube сувгаараа эхнээс нь зааж байна. Өнөөдрийн хичээлээр үйл үгний төгсгөл R-ыг хэлж үзнэ. R, Ir, Er гэсэн гурван төгсгөл байж байгаа. Испани хэл дээр үйл үг маш их хуурдаг. Тэгэхээр энэ дээр би доогуур нь зурцсан жишээ нь hablar ярих гэдэг үг. Зөвхөн R гэдэг нь хувирах нь байна. Тийм болохоор би доогуур нь зурчлаа. Энгийн өгүүлбэртээр яаж хувирах вэ гэдгийг харъя эхлээд. Yo hablo. R гэдэг нь хувираад O болчихж байгаа. Yo дээр төгсгөлөө аваад O нэмдэг. Би ярьдаг гэсэн үг. Tu hablas. Чи ярьдаг. Usted, él, ella гурлаа адилхан хувиралтай. Habla. Та ярьдаг. Usted habla. Та ярьдаг. Él habla. Тэр эрэгтэй ярьдаг. Ella habla. Тэр эмэгтэй ярьдаг. Nosotros, nosotras. Энэ хоёр маань hablamos. Amos гэдэг төгсгөл авдаг байна. Бид нар ярьдаг. Vosotros, vosotras. Habláis. Та нар ярьдаг. Ustedes, ellos, ellas. Энэ гурван маань адилхан хувирна. Hablan. Ан гэдэг төгсгөл авдаг байна. Тэгэхээр бид нар одоо R-аар төгссөн үйл өгнүүдийн төгсгөлүүдийг чийжлэх хэрэгтэй болдог. Яг одоо тэгж ингэж ярьдаг гэж байгаа бол O, yo дээр O. Tu, as. Usted, él, ella дээр A. Nosotros, nosotras. Amos. Vosotros, vosotras. Ayes. Ustedes, ellos, ellas. An. Ийм төгсгөлүүд авдаг. Ustedes hablan. Та нар ярьдаг. Ellos, ellas hablan. Тэд нар ярьдаг. Одоо R-аар төгссөн үйл үг маань hablar маань үгүйсгэхдээ яаж хувирахыг харъя. Энэ бол их амархан. Яг үйл үгийнхаа одоо тохирсон хувилбараараа хувираад уртаа no авчдаг. Yo no hablo. Эсвэл no hablo. Би ярьдаггүй. Tu no hablas. Чи ярьдаггүй. Эсвэл зүгээр no hablas гэхэд чи гэдэг одоо төлөөний нэрнэн дээр ойлгогдно. Usted, él, ella. No habla. Usted no habla. Та ярьдаггүй. Él no habla. Тэр эрэгтэй ярьдаггүй. Ella no habla. Тэр эмэгтэй ярьдаггүй. Nosotros, nosotras. Энэ хоёр адилхан no hablamos. Бид нар ярьдаггүй. Vosotros, vosotras. Энэ хоёр дээр хоёулын дээр нь no habláis. Та нар ярьдаггүй. Ustedes, ellos, ellas. No hablan. Ustedes no hablan. Та нар ярьдаггүй. Ellos, эсвэл ellas. No hablan. Тэд нар ярьдаггүй. Одоо асуух хэлбэрийг үзье. Асуухтаа ингээд асуултын тэмдгийг доошоогоо харчдаг бас ингээд бид нар шиг бичигдэж байгаа. Yo hablo. Би ярьдаг уу? Tu hablas. Чи ярьдаг уу? Usted habla. Та ярьдаг уу? Él habla. Тэр эрэгтэй ярьдаг уу? Ella habla. Тэр эмэгтэй ярьдаг уу? Nosotros hablamos. Nosotras hablamos. Бид нар ярьдаг уу? Vosotros habláis. Vosotras habláis. Та нар ярьдаг уу? Ustedes hablan. Та нар ярьдаг уу? Ellos hablan. Ellas hablan. Тэд нар ярьдаг уу? За ингээд энгийн үгүйсгэх асуух хэлбэр нь болчихж байгаа. Хэдэн жишээ үзье. Yo hablo español, castellano. Би испанаар ярьдаг. За ер нь бол испани хэл бол español. Энэ Перуд байгаа хүмүүс бол castellano гэж ярихыг бас их илүүд үзчихлээ.
Яагаад тэгэхээр урд нь Испаний колони байсан болохоор Испаниолыг нэх илүүд үзэхгүй гэж нэг хүн тайлбарсан. Тэгэхээр Castellano. Ella habla castellano. Тэр эмэгтэй Испанаар ярьдаг. Hablas tú inglés? Эсвэл hablas inglés? Чи англиар ярьдаг уу? Угаасаа tú гэдгийг хэрэгэлсэн хэрэглээгүй. Hablas гэдэг маань чи гэдгийг илэрхийлж байгаа. Usted habla español? Та Испанаар ярьдаг уу? Habla español гэсэн ч болно. Usted хэрэглэхгүй. Vosotros habláis español? Та нар Испанаар ярьдаг уу? Nosotros hablamos español. Бид нар Испанаар ярьдаг. Ustedes hablan inglés? Та нар англиар ярьдаг уу? Ellos hablan inglés. Тэд нар англиар ярьдаг. Хэдэн жишээ үзье. Escuchar, сонсох. Энд бол төрөөчих шиг одоо цаг дээр хувирахаараа хаана өргөлт авахын тэмдэглэсэн байгаа. Estudiar, сурах, суралцах. Trabajar, ажил хийх. Idioma, хэл. Хэдэн шинэ үг маань хэлж байна. Кореано, солонгос хэл. Чино, хятад хэл. Францез, франц хэл. Алеман, герман хэл. Ке, юу. Quién, хэн. Habitación, la habitación, өрөө. La escuela, сургууль. Mucho, их. El amigo, эсвэл la amiga, найз. За энэ хэдэн үгнүүдийг ашиглаж өнөөдөр сурнаа. Ингийн тулд эхлээд escuchar, estudiar, trabajar гэд бүгдээрээ араар төгссөн энэ үйл өгнөд яаж хувирах вэ? Яг төрөөчийн байдлаар хувирахыг нь одоо харъя. Yo escucho, estudio, trabajo. Би сонсдог, сурдаг, ажил хийдэг байх нь, ажилдаг. Tú escuchas, estudias, trabajas. Чи сонсдог, сурдаг, ажилдаг. Тэгэхээр энэ дээр болохоор хаана өргөлт өгөхийг тодорхой харуулж байна. Escucho, trabajas. Usted ella дээр адилхан хувирна энэ гурван маань. Escucha, estudia, trabaja. Сонсдог, ажилдаг гэдэг ингээд давтагдж байгаа. Nosotros, nosotras. Энэ хоёр дээр маань escuchamos, estudiamos, trabajamos. Бид нар сонсдог, сурдаг, ажилдаг. Vosotros, vosotras. Энэ хоёр дээр болохоор адилхан. Escucháis, энэ нөгөө өргөлт өгсөн байж. Тэгэхээр би ингэж тэмдэглэсэнгөө. Estudiáis, trabajáis. Та нар сонсдог, сурдаг, ажилдаг. Ustedes, ellos, ellas. Энэ гурав дээр escuchan, estudian, trabajan. Та нар сонсдог, тэд нар сонсдог, сурдаг, ажилдаг. Одоо дасгал дээр одоо саяны үдсэн үгнүүдээ хэрэглээд үзье. Ejercicio 1. Дасгал 1. Дараах үйл өгсөг хувиргано. Тэгэхээр энэ дээр бичлэгээ төр зогсоогоод бүгдээринг нь хувиргаад бичээд үзээрэй. Тэгсний дараа хариугаа шалгаарай. Энэ дээр нэг 2 минут, 3 минут болох байх. Одоо хариугаа шалгая. Hablo, escucho, estudio, trabajo. Hablas, escuchas, estudias, trabajas. Habla, escucha, estudia, trabaja. Hablamos, escuchamos, estudiamos, trabajamos. Habláis, escucháis, estudiáis, trabajáis.
hablan, escuchan, estudian, trabajan. Ингэж хувиргаж бичсэн бол зөв байх нь. Ejercicio 2. Хоёрдугаар дасгал. Хаалтан дотор байгаа үйл үгсийг зөв хувиргаж энэ аягүй чухал. Зөв хувиргах хэрэгтэй. Хоосон зайг бүглэнэ үү? Yo español todos los días. Өдөр бүр estudiar гэж. За энэ яаж хувирах вэ? Tú muy bien inglés. Hablar гэдэг үг хэрэглэнэ. Ella música хөгжим. En su habitación. Өөрийн гэсэн үг. Эмэгтэй өөрийнхөө өрөөнд. Escuchar гэдэг үг хэрэглэнэ. Nosotros en una escuela. Una гэдэг маань одоо ямар нэгэн гэсэн одоо ялгац шүү. Тэгээд escuela сургууль. Trabajar гэдэг үг хэрэглэнэ энэ дээр. Ellos francés y alemán. И гэдэг нь ба гэсэн үг. Estudiar гэдэг үг хэрэглэнэ. Mi madre mucho en casa. Trabajar. Yo con mis amigos en el parque. Hablar гэдэг үг хэрэглэнэ. За бичлэгээ зогсоогоод энэ дээр бараг 2 минут болно доо. За хариугаа шалгая. Yo estudio. Tú hablas. Ella escucha. Nosotros trabajamos. Ellos estudian. Mi madre trabaja. Yo hablo. Ejercicio 3. Дасгал 3. Асуултнуудад хариулна уу? ¿Qué idiomas hablas? Чи ямар хэлээр ярьдаг вэ? ¿Escuchas música todos los días? Өдөр бүр хөгжим сонсдог уу? ¿Dónde trabajas o estudias? Чи хаана ажилладаг вэ? Эсвэл хаана сурдаг вэ? ¿Con quién hablas mucho? Чи хинтээ хамгийн их ярьдаг вэ? ¿Qué estudias ahora? Чи одоо юу сурдаг вэ? Бичлэгээ зогсоогоод энэ асуултнуудад хариулаарай. Энэ 3 минут орчим болно доо бичээд хариулахад. Хариугаа шалгая. Жишээ нь hablo inglés y español миний хувьд. Sí, escucho música todos los días. Тийм ээ, өдөр бүр хөгжим сонсдог. Trabajo en una escuela. Би нэг сургуульд багшилдаг. Ямар сургууль гэдэг нь тодорхой биш. Una. Hablo con mis amigos. Би найз нартайгаа ярьдаг. Estudio español. Испани хэл сурдаг. Хичээл мань таалагдчихвэл лайк дараарай. Бас найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Цуврал хичээлийг маань үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл хичээлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Facebook хуудас маань YouTube сувг маань байгаа. Тэгэхээр дахиад хэлэхэд бол яг хажуу талд нь ингээд доошоо харсан сум байгаа. Тэгэхээр тийшээгээ дараад all хэсгийг сонгох юм бол намайг хичээл оруулах болгонд мэдээлэл очиод байна. Би онлайнаар англи хэлний хичээл заадаг. Тэгэхээр хичээлтэй холбоотой мэдээлэл авъя гэвэл энэ дугаар руу холбогдож болж байна. Бас мессенжерээр холбогдож болно. Тэгээд пэйжн дээрээ ч гэсэн, хуудсан дээрээ ч гэсэн мессенжерт хариулж байгаа. Баярлалаа.